Дэлхийн техник шуугиулаад байгаа трансгендер хэмээгдэж буй боксны талаараа та сонссон уу? Зуны олимпийн 33 дугаар наадам энэ жил Парис хотод зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн олимпийн наадам урдныхаас илүү дуйлан шуугиунтайгаа юм шиг та нарт санагдаж байна уу? Нүдний хаалтгүй гарч ирээд нэг гараа халаасанд хийж оролцоод мөнгөн медаль авах буудлагын тамирчин трансгендер боксчин өрсөлдөгчөө 46 секундын дотор буулгаж авсан гэх. За олимпийн нээлт сонь хүмүүс янз янзын боллоо энтер гээл дуйлантай олон ч зүйлүүд болж байна. За түүнээс гадна Монгол улс үндэсний шигшээвагийн тамирчин Бавууд оржийн Баасанхүү жудо хөөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн төрөлд мөнгөн медаль хүртэж улс их орноо баярлуулад байгаа. Бэлдсэн мэхий бол гүйцэтгэж чадаагүй. Тэгээд сайн чанга өрсөлдөгч гэж хэлье. За тэгвэл дээр дурдсан трансгендер гэж тослуулаад байгаа Иман Келлип гэгчийн талаар ярив. Юус нэг та хүмүүс мэдж байгаа хаа? 8 сарын 1-ний өдөр 66 кг-ийн эмэгтэйчүүдийн боксing төрөлд Алжирийн тамирчин Иман Келлип, Италийн тамирчин Анжела Карины нарын тоглолт болсон. Дулаан эхлээд 46 секундын дотор Анжелина Карин бууж өгч дараа нь инхүү ярилцлага өгсөн байдаг. Тэрээр хэлэхдээ би амьдралдаа хизээч ийм хүчтэй цохилт авч байсангүй. Хамраа маш хүчтэй цохиулж аимшигтэй их өвдөлт мэдэрсэн учраас тулааныг үргэлжлүүлэх ямар ч хүч надад үлдээгүй. Аав минь намайг үзээ сууж байсан болохоор аавынхаа өмнө маш их гэмшил төрж байна хэмээн ярьсан байдаг. Үүнээс хойш Иман Келлифиг гаднах төрх бие билдраар нь хүмүүс трансгендер гэж дүгнэн эмэгтэйчүүдийн боксing төрөлд тоглохыг эрс эсэргүүцэж Иманыг өмнө нь эрэгтэй төрөлд тоглодог байсан гэсэн гэрэл зургууд сошиал дээр цацагдж эхэлсэн. Тэгвэл 2023 оны дэлхийн аваргын тэмцээнд түүнээс генийн шинжилгээ авч хасах шийдвэр гаргасан ч олон улсын олимпийн ороод түүнийг оролцох эрхтэй гэж үзсэн байна. Яагаад гэвэл Иман анхнаасаа эмэгтэй ууж төрсөн бөгөөд октоосоо трансгендер биш ажээ. Тэрээр 1999 онд төрсөн ба боксер хичээлж эхлэхийн өмнө хөлбөмбөг тоглодог байж аав нь октыг боксер хичээлэх ёсгүй гэж үздэг байсан учраас эхэндээ зөвшөөрдөг байсан ч үнэхээр сонирхолтой санагддаг байсан учраас зөрсөөр гоод 16 наснда боксер хичээлж эхэлсэн байна. Харин Иманы эрэгтэй хүн шиг харагдаж байгаа шалтгаан нь түүний тестостероны хэвийн хэмжээс их байдаг төдийгүй эрэгтэй гормон нэмэгддэг төрөлхийн синдромтой юм байна. Энэ синдром нь дэлхийн хүн амын 1.7% тохиолддог ховор өвчин гинэ. Харин ямар учраас эмэгтэй хүн эрэгтэй хромосомтой төрдөг вэ? Ураг эхийн эвлээд байхдаа сүүлийн хэдэн 7 хоногт хромосомын өвдлөөс үүдэн эр эсвэл эм хүүсийн хэв шинж рүү ялгаран эсвэл эр эм бэлэг эрхтний хөгжилтэй төрдөг. Харин зарим тохиолдолд энэ үйл явц алдагдаж дутуу эсвэл өөр хөгжил явагдсанаас аль аль хүүсийн хэв шинжтэй төрөх тохиолдол байдаг. Үүнийг ерөнхийд нь интерсекс гэж нэрлэдэг ба маш олон зүйлээс шалтгаалдаг учраас интерсекс гэж нэрлэдэг. Монголчууд бол манин гэж яриад байдаг шүү дээ. Энэ маш олон зүйлээс шалтгаалдаг учраас ерөнхийд нь дөрвөн төвшөнд ялгадаг. 1. Гадна бэлэг эрхтний бүтцийн хувьд, 2. Дотор бэлэг эрхтний бүтцийн хувьд, 3. Дааврын төвшөнд, 4. Хромосомын төвшөнд. Харин гадуур тавигдж байгаа мэдээллүүд дээр Алжирийн тамирчны хувьд хромосомын төвшөнд өөр хөгжилтэй гэж тодорхойлжээ. Бэлгийн хромосом нь XX байвал эмэгтэй, XY байвал эрэгтэй төрдөг. Харин маш ховор тохиолдолд XY хромосомтой боловч эм бэлэг эрхтний бүтэц хөгжилтэй хүүхэд төрдөг байна. Энэ тохиолдлыг маш нарийн шинжилгээгээр тогтоодог юм байна. Харин XY хромосом яаж эм болон ялгарн хөгждөггүй гэхээр Y хромосомд байдаг SRY гэдэг гений тусламжтайгаар төмсгөний хөгжил уургийн 2 дахь сараас явагдаж эхэлдэг байна. Гэтэл энэ SRY гений өөрчлөлт гажигаас болж төмсг хөгжөөгүй улмаас тестостерон дааварт хангалтгүй баг ялгархгүй болсноор бэлгийн ялгарл нь эрэгтэй хэв шинж рүү хөгжих үйл явц зогсноор эмэгтэй хөгжил үргэлжилдэг юм байна. За түүнээс гадна Иманы төрсэн улс болох Алжирт ижил хүүснүүд буюу ЛБГТ хүмүүсийн эрхийг хуулиар хоригдсан бөгөөд нийгэмдх хандлага нь эргээр хүлээн зөвшөөрөх байтугай ялгуурлан гадуурхаж хүчирхийлэл үйлдэх тохиолдож байдаг гэн. Хууль нь ЛГБТ хүмүүсийн иргэний эрхийг хүлээн зөвшөөрдөг болохоор аргачлгүй. Түнчлэн тус улсад аль биесээр ижил хүүснүүдэд ээлтэй байгууллага байдаггүй бөгөөд ямар ч улс төрийн байгууллага ЛБГТ эрхийн төлөө кампанит ажил явуулах эрхгүй байд юм байна. Тийм учраас Иман хэрвээ хүйсээ солиулсан байсан бол олон улсын олимпийн ороо байтугай Алжир улс өөрсдөө ч хүлээн зөвшөөрөхгүй байх байсан байна. За тэгээд энэ мэтчлэн олон сонирхолтой мэдээлнүүд зуны олимпийн наадмын туршид гарах баха. Ямар ч тач олимпийн наадмын ачаар энэ зун их дуйлан шугамтай өнгөрч байна. Монгол улсаа төлөөлөн оролцож буй тамирчдаа амжилт хүсье.